За манайхаа ч одоо утаа гэл ингээл стрессдэг шүү дээ. Утаа хавдар өсөхгүй шүү. Хавдар гэдэг бол зүгээр боломж. Шууд баяртайгаар хүлээж авах хэрэгтэй. Олигтой нээлтүүдийг бол хөндөрлөх нь угаасаа санаатгаар өгөхгүй байгаа юм. Эмнэлэг дээр чинь ойр дотноос өчнө олон хүмүүс ирж штэ. Цагаан хоол идээд явдаг маш их спортоор хичээлдэг эрүүл хүн хорт хавдар тусчих шүү дээ шүү дээ. Хүний биеийг эдгэх бүр ямар ч боломжгүй. Хувцас өмсдөг хүн ингээд нэг юм тийм байна. Хувцас өмсдөг үстэй сарбагчин өвчнгүй байдаг. Энэ цагийнхаа бид хамтран подкастын оюун бодол гэдэг нэг дугаар Монгол хүний халуун сэтгэлтэй үзэгчдэд сайн үсийг санхүүж өгөх гэсэн баг ухамсар гэдэг. Энэ дамар байцгаана уу. Ухамсарын хүч подкастыг маань сонирхон сонсдог, үздэг үзэгч түмэндээ энэ өдрийн сайхан мэндийг хүргье. Өнөөдөр бид бүгний бэлдэн явуулдаг подкастыг үзэж байгаа таны хувьд хамгийн азтай өдөр чинь байх болно гэж би ам бардам хэлмээр байна. Та учир юу вэ гэвэл өнөөдрийнхөө подкастын дугаарт ухамсарын хөгжил, ухамсарын боловсролыг түгээгч нэг эрхэм сайхан хүнийг урьж оролцуулах гээд үрээд ингээд тас болгоцсон байж байна. Тэгээд би бол одоо таныг ухамсарын боловсролыг түгээгч, дэлгэрүүлэгч гэж хэлмээр л тодтохмоор санагдаж байна тий. Тэгээд лавсрангуй одоо би гуй гэж хэлье тий өндөж जैन. Тэгээд та бидэнд бас өөрийгөө танилцуулж өгөөч манай үзэгчдэд гэж урьж байна. За баярлалаа. Тэг урлаг явуулсан их баярлалаа. Тун талархан хүлээж авсан л да. Ер нь миний бас ингэ зорж байгаа тийм зорилгыг хүн ойлгоод ингээд тийм ер нь тусалж дэмжиж гин гэсэн үг л те. Миний хувьд ингээд тусалж дэмжиж байгаад их тун талархтай байна. Намайг болдын тогсрон гэдэг би цөмийн физикч мэрэгчлээ. Эмнэлгийн физикээр мэрэгшсэн. Тэгээд хавдар судлалын үндэсний төвдөл бас чамгүй олон жил ажилласан. Тэгээд тэндээс ер нь мэдээлэл ирж хааж эхэлсэн дээ. Тэгээд ер нь бүх зүйл бидний харж байгаагаас ондоо юм байна гэдгийг тун ойлгож мэдрээд манай монголчууд маань бас энийг ойлгосоо гэдэл ер нь мэдээллүүдээ түгээд ярьж эхэлж явна да. Ер нь жил болж байна уу? Жил гарсан болж байна. За тэр. Тэгээд таны саяны өгөн дотроос ч нэштэй. Бүх зүйл бидний боддогоос өөр юм байна гэж. Энэ үгэн дээр энэ бол төлхөр үг байна л да. Тэгээд энэ үгийг тодруулмаар санагдаж байна. Би чинь цөмийн физикээр сураад тэгээд хавдар судлалын үндэсний төвд ажилд орчдөг байхгүй. Тэгэхээр нөгөө ангаахын ямар ч боловсралгүй мөртлөнгөөсөө эмнэлгийн процедуруудыг дотор талаас нь хараад эхлэхээр их сонин шоконд орсон. За одоо эмч биш хүн, эмчнэрийн дунд ороод эмчилгээний үйл явцыг хараад, өвчтнүүдийг хараад тий ингээд нэг шоконд орж ийн гэсэн үг үү? Тий. Тэгээд тэр их зовлон ер нь хаанаас гарч ирээд эхэлчихвэ гэж бодож эхэлж байгаа. За. Тухайн үед чинь нөгөө тэр задарсан хавдар айхтар их байсан үе байхгүй. Тэгээд үгүй нөгөө хүмүүс нэгэ бүр миний сэтгэлээр ингээ харахаар, миний нүдээр харахаар хөөх юм сурчаасаа гэж бодохоор тийм их зовлонтой байд юм бэл. Тэгэж их зовж байхаар тэгээд энэ их зовлон чинь яагаад гэж хамгийн гол нь тэгээд нөгөө нэг эмчилгээний үр дүн одоо миний сансан шиг биш байгаад байхгүй. Тэр чинь нөгөө гадны хүний нүдээр харж байгаа хүний сэтгэл одоо нөгөө хүлээлтсэнд хүрэхгүй болчиход шүү дээ тийм. Тэгэнгүүт л хайж эхэлсэн л дээ. Энэ их зовлон ер нь эмчилгээний боломж нь ерөөсөй байхгүй юм. Ер нь яагаад одоо энэ их зовлон үүсчихэд байгаа юм? Юунаас үүсчихэд байгаа юм гэж хэлсэн. Тэгээд яг миний сүлд одоо хайж олж мэдснээр бол ёстой жиг нөө бүх юм харагдаж байгаа шиг биш байсан л да. Тэгээл одоо ингэж явж байгаа гэсэн үг тий. Маш сонирхолтой юм байна. Та бол хавдрын эмнэлэгт эмч биш байж хавдрын эмнэлэгт олон жил ажилласан. Тийм хүн. Би болохоор миний түүх бас тийм штэ. Би чи ээж маань хорт хавдар тусаад тэгээд энийг яаж эмчилдэг юм бэ гэж ярил айгуул эхэлсэн байхгүй юу. Тэгээд одоо бол би одоо шууд ил тодорхой хэлдэг л дээ. Би нэг зүйл дээр алдсан. Тэр алдаа маань юу байсан бэ гэхээр эмнэлэг ээжийн хорт хавдрыг эдгэж өгөх юм байна гэж итгэсэн нь л том алдаа байсан гэж. Юу тэгж одоо боддгийг. Угаасаа тийм байсан. Яг ингээд нөгөө хавдар тусчлаа гэдэг хүүхдүүд ингээд сандарлаа шүү дээ. Тэгсэн чинь ингээд амжилгээ хийн. Одоо зүгээр хавдрыг аавна, мэдсэл хийн. Окей тэгэл авахаа зүгээр болчих юм байна гэж ахууллаа. Зүгээр болдгоо. Та хийм имчилгээ хийн гэж имчилгээ хийлгэлээ. Зүгээр болдгоо.
үсэрхийллээ. Туяа амжилтаа хийлээ. За Монгол болохгүй маань гадагшаа явлаа. Дахиад үсэрхийллээ гэдэг ингээд нэг чинь хэдэн жилийн те 3 4 5 жил ч юм уу 4 5 жил тэгж явсан юм байна шүү дээ тий. 22 он 5 жил гэж явсан юм байна. Тэгээд одоо өдөвсөн л та. Тэгэхээр яг энэ ухамсарын хөгжил рүү орох зам миний хувьд тэгж эхэлсэн. Эцсийн дүндээ явж хагаад хавдрыг ингэж эмчлэхгүй юм байна. Энэ бол буруу байсан юм байна гэдгийг одоо би бол олцлогч утдаг шүү дээ. Тэг ер нь энэ дэлхий дээр байгаа хүн төрөлтөнд ерөөсөн ингээд ухамсарын сэрэлт хийх хоёр нь л арга зам байт юм байна гэж анзаараад ойлгоод байгаа. Нэг нь бол зовлон туулуулж, зовлон ирүүлж, нөгөөх нь бол зовлон харуулж, ерөөсөө л зовлонгоор. Зовлон яах гэж ирд юм бэ гэхээр ерөөсөө энэ бүх зүйл хуурмаг шүү. Одоо өөр арга зам байна шүү. Өөр арга зам руу яваарай гэдгийг харуулах гэж дохио ирүүлдэг. Тийм л юм байл л. Тэгээд хоёулагийн тохиолдлууд нь ойрцсон байна тийм байна. Би бол ингээд хоёулаа харж ухамсар сэрэх, ухамсар хөгжих дохио нэг бол зовлон туулж, нөгөө бол зовлон харж юм байна шүү дээ тий. Тэгээ баг тав тэр баг харж л тийм байна. хэлсэн болж байгаа гэдэг. Тийм. Тэгээд зүгээр харж байгаа ч гэсэн л ингээд эмчнэр бол үнэхээр эмчнэр сувлагч нарын тэр үнэхээр одоо сэтгэлийн хаттай хүмүүс харагддаг. Гэхдээ тийм байхгүй байхын ч аргагүй байхгүй тийм. Миний хувьд болохоор бол ялангуяа нөгөө бясалгал хийж эхэлж исэн үе. Тэгээд зүрх бүр одоо их зөөлрч исэн үе. Бүр шалчгаар болж исэн гэхэд одоо баг хэлсдэхгүй. Тийм хүмүүсийг харж чадахгүй болоод өрөөндөө сууж чадхаа болоод тэгэл өрөөндөө байнга ингээ холигддог. Тэр тийм болцсон байсан л та. Тэгээд эмч хүн бол тийм байж болохгүй л дээ. Тэгээд миний хувьд бол би өөрөө нэг ангаахын суургуу учраас тэгээд нөгөө хүний зовлон харж дэсэхгүй. Тэгэл баахан нөгөө хэрэг байгуултаа явсан юм байна. Тэр шоконд ороод гэдэг чинь энэ ахна тий. Тэр олон өвдөж байгаа, зовж байгаа тэр хүмүүсүүдийг хараад төвчихгүй байна тий. Тийм ээ. Таны бас мэдрэгдэж байна. Тэгээд тэр бүгдийг хараад хамгийн гол нь тэр эмчилгээний үр дүн гараад эмчлэгдээд байвал бас нэг өөр үстэй. Яг зөв тий. Яг миний би ч нөгөө өөр нүдээр харж байгаа хүн шүү дээ тий. Баримжаагаар бол нэг 10% л 100 хүн очиход бол нэг 10% л амжилттай, аз жаргалтай. Бусд нь бол тэгэл нэг төр зуурын ингээл аргацаагаал дахиад сунжраал. Би бол тэгж л анзаарсан. Тэгээд өөр арга зам байх хэвээр. Ер нь хамгийн гол нь яагаад хавдар үүсээд байгаа. Хавдар гэдэг чинь юу юм гэсэн байна. Зөв. Тэр нь таны ухамсарын хөгжлийн ерөөсөө эхлэл байсан байсан. За тэгвэл таны хэлж байгаа тэр эмнэлгийн аргаар ингээд хавдар явхад бол 10% нь эдгэрж जैन 90% нь эдгэрч чадахгүй шүү дээ. Тэг би бас санал нэг байна юм тийм л байгаа. Тэгвэл тэрийг яаж эсэргээр нь болгох юм? Өөрөөр хэлэх юм бол 90% нь эдгэрдэг болгохын тулд бид юу хийх ёстой вэ гэдэг дээр та ямар судалгааны дүгнэлтэнд хүрв гэж. Тийм нөгөө маш чухал асуултаа ингээд шууд асуучлаа л да. Арай дээрт асуучлаа да гэж. Арай дээрт асуучлаа да. Миний олж мэдснээр энийг тайлбарлахын тулд хамгийн ихэд хавдар гэж юу вэ гэдгийг ойлгох хэрэгтэй. Тэгээд хавдар гэж юу вэ гэдгийг ярихын тулд эхлээд энэ дэлхий дээр ноёлж байгаа механизм одоо яг ямар механизм ноёлоод байгаа гэдгийг бүр ярих хэрэгтэй болох юм. За. Ингээд дэлгэрээд яваад байсан. Тэгээд энэ ноёлж байгаа механизм нь бол бүр боловсролын систем дээр, үндэсний систем дээр, эрүүл мэндийн систем дээр, санхүүгийн систем дээр, энэ нөгөө телевиз, хэвлэл мэдээллийн систем дээр ерөөсө бүгд адилхан систем ноёлдог. Тэгэл ер нь ингээл ухаж дөнгөж гэсэн л дөө. Тэгээд хавдар бол яг үндсэндээ бол өвчин биш, бохирдол болж таарсан. Тэгээ бохирдлыг эмчлэх арга нь бол ондоо байх хэвээр.
болж таарсан. Тэгээд хамгийн гол нь хүмүүс бол урьдчилан сэргийлэх арга хэмжээл хамгийн зөв юм байна. Хавдартай болчоод эмчилгээ нь бол ишиж тухайн талдаа бол хэцүү байна. Үр дүн асар бага байна. Зарим төрлийн хавдрыг бол ерөөсөө угаасаа дийлэхгүй юм байна гэдэг байгаа шүү дээ. Тэгээд эдгэрэх магадлал маш бага байна. Тийм учраас хамгийн гол нь хавдраас урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах нь хамгийн зөв сонголт юм байна гэдэг мэдээллийг бол түгэнд дэлгэрүүлж байна. Би одоо бас тийм биш гэж бодож байна. Хавдар эдгэрдэг өвчин та өөрөө сая хэллээ. Өвчин биш гэж бохирдол гэж. Яг үнэ. Хавдар туссан хүмүүсийг би бити яагасаа гэж боддог шүү дээ. Яах юм бэ? Би нэгдүгürt нь бити яагасаа, хоёрдугаарт нь эдгэрэх боломжийг арай өөр арга замаас хайгаасаа гэж боддог. Би одоо өөрийгөө хэлж байгаа шүү дээ. Бид нэр хавдрыг эдгэх аргыг олчихсоо гэж. Олчихсоо. Яг танаас асуусан шиг те 90% эдгэрүүлдэг тэр аргыг бид нар мэдчихээн. Болж чинь эдгэж чинь. Мэдээж нөгөө тухайн хүнээсээ бас хамаарна л да тий. Хүний ухамсарын хөгжил хэрэг байгаа, сэтгэлийн хүч нь ямар уу, өвчнөх нь үйл явц бас хамаарна шүү дээ. Ч өдөө намаргашгүй болцсон хүнийг яаж чимжлэх гээд хийж амарч чадахгүй шүү дээ тий. Чинь анхан шатандаа байна уу, нэгдүгээр, хоёрдугаар, гуравдугаар шатандаа байна уу, дөрөвдүгээр шатандаа байна уу. Тэгтээ одоо боломжны хувьд эцсийн шатандаа, дөрөвдүгээр шатандаа ч гэсэндээ ингээд итгэвчл байгаа байхгүй. Гол нь тэнд ингээд зөв эмчилгээ хийх нь аюул чухал юм байна лээ. Тэгэд хавдар болвол байна штэ. Өнөөдрийн яг эмнэлгүүдийн хийж байгаа эмчилгээ шиг тийм аргаар харамсалтай нь итгэхгүй юм байл. Ер нь нэг байна ч та тэгээд миний яг хавдрын эмнэлгээс ажилласаа гарсан шалтгаан бол яг л энэ дээ. Ерөөсөө нөгөө би өөр арга зам олж мэдчихэд итгэл өөрчлөгдөж байгаа байхгүй. За энэ бол одоо ер нь дэми юм байна гэсэн. Тийм миний итгэл өөр болчингууд тэгээд нөгөө итгэлээд гарсан гэсэн үндсэндээ. Олон зүйл ингээд үзэж хараад мэдээлэл ирж байгаа явж хахад бол 70-аас 90% эдгэрлийн үр дүнтэй маш олон аргууд байт юм бэл. Энэ дэлхий дээр тэднийг ингээд системээрээ зарлалгүй. Системээрээ зарлуулахыг хордог юм. Тэгээд системээрээ шүү дээ. Системээр. Бид яараа гэсэн үг. Бид яараа. Энэ нь одоо сүүлийн 1 жил дотор харьцангуй одоо багасж байгаа. Одоо нөгөө 20 цагтх нь. Хамгийн гол нь энэ дээр бас юу хэлэх гээд байна вэ гэхээр миний хувьд нэг ходар судлалын үндэсний төв дотор ажиллаж байсан хүн байхгүй. Тэгэхээр над дээр бол би ч эмнэлгийн физикч байсан, яг эмч биш. Гэсэн хэдий ч нөгөө миний эргэн тойрны одоо хамааралтай төрөл садангууд болон найз нөхдүүдийн хамааралтай хүмүүс дандаа над дээр ирдэг байсан. Тэгээ олон зүйл асууна. Зарим нь бол мэдээж нэг эмчлэгдэхгүй ходар судлалын үндэсний төвөөс бол эмчлэгдэхгүй гэдэг ийм хариу авсан байна. Тэгээ тийм хүмүүс одоо бид нэр яах вэ гэдээ асууна. Эмчнээс ч гэсэн өөрсдөө асууна. Тэгээд яг тэнд сууж байгаа хүний хувьд бол одоо жишээ нь энергиэр эмчлэгдэх, одоо уламжлалтаар эмчлэгдэх, ингээл өөр аргуурлаар эмчлэгдэх хүмүүсийг ингээд шууд зөвлөж явуулж чаддгүй. Яагаад явуулж чаддгүй вэ гэхээр ийм тухайн хүн тэр одоо энергиэр эмчлэгддэг юм уу тэр хүн дээр очиод яг одоо жишээ нь 100 хүн очлоо гэхэд яг хэдэн хувь идэж байгаа нь бол нөгөө тоочны тооцоо судалгаа байхгүй. Эдгэрхгүй ямар нэгэн шалтгаанаар тэр нэг хавдрынхаа ургацыг нөгөө тухайн авж байгаа арга хэмжээнүүд нь гүйцэж чадахгүйгээр амжилтгүй болж байгаа тохиолдлууд ч юм уу маш олон тохиолдлууд байгаа шүү дээ амжилтгүй болж байгаа. Тэр амжилтгүй болж байгаа тохиолдлууд нь буцаад хавдар судлалын үндэсний төв дээр ирээд нөгөө бүр арга мохордсон ирээд тэгээ хүндрээд нас орж байгаа тохиолдол бас зөндөө байдаг. Тэгээд Монголд бол нөгөө өөр альтернатив өөр аргаар эмчилгээ хийж байгаас эмчилгээ хийх оролдож байгаа эмчилгээ хийж байгаа олон хүмүүс байна шүү дээ. Тэр болгоноос ингээ ирж байгаа хүмүүс нь буцаад яг хавдар судлалын үндэсний төв дээр ирэхээр тэр нь тоон бол их юм шиг харагддаг. Тийм учраас яг эмчнэр бол баталгаатайгаар энд эмчилгээгүй хавдар судлалын үндэсний төв дээр эмчилгээгүй гэж байгаа хүмүүс бол тийшээ яваараа гэж зөвлөж чаддгүй гэсэн үг. Тэгэд миний хувьд одоо штэ хавдар гэдэг бол зүгээр боломж. Маш та боломж. Асар та боломж. Хавдар тусах юм бол шууд баяртайгаар хүлээж авах хэрэгтэй. Яагаад вэ гэхээр тэр хавдрыг үүсгэсэн шалтгаан нь ямар нэгэн материалыг эд зүйл биш байдаг.
хавдрыг үүсгэсэн шалтгаан нь гадны юм орчин нөхцөл биш үүдэг. Одоо жишээ нь арсны хорт хавдар гэхэд эмнэлэг юу гэж тайлбарлаж байна гэхээр за эмнэлэгч гэж хэлэхгүй нарны хит ягаан туяанаас болоод арсны хорт хавдар тусч байгаа гэж тайлбарлаж байна. Уушигны хорт хавдрыг тамхи татснаас болоод уушигны хорт хавдар тусч байгаа гэж. Энэ шиг бодлоо байхгүй. Ер нь бол тийм. Хавдар юунаас болж үүсэж ийнэ гэхлээр бидний ухамсар сэтгэлгээнд байгаа ямар нэгэн алдаатай ажиллагаанаас болж үүсэж байгаа. Ямар нэгэн алдаатай ажиллага. Хэвийн сэтгэлгээ тэнд биш байна гэсэн үг. Ямар нэгэн байдлаар алдаатай. Тэр алдаагаа хүн шууд өөрөө олж харахад маш хэцүү. Тэр алдааг нь засчаар яадаг вэ гэхээр хавдарч идгэрдгийн, тэр хүний сэтгэлч идгэрдгийн, тэр хүний амьдралч идгэрдгийн, тэр хүний сүнс нь идгэрдэг. Тэгээд илүү дараагийн дээд түвшинд сүнсэнч гарах, амьдралынч гарах ийм боломжууд нэгтдэг. Тэм учраас би хавдар туссан хүн бол энэ бол асар том боломж гэж хүлээж аваасаа гэж боддог. Миний одоо нэг танил дүү хавдар тусч байна л. Тэгээ би баяр хүргэсэн шүү дээ. Баяр хүргэе миний дүү одоо л зөв зам руугаа шүү. Тий. Тэгэд манай энэ ухамсарын боловсролоор явна шүү. Энд бид нэр яг хавдрыг ер нь эдгэшгүй хүчин гэж ер нь байхгүй. Энийг яг эдгээдэг энэ ухамсарын аргаар эдгээдэг тэр нэг дэлхий дээр цоо шинээр гарч ирж байгаа гэж хэлж болох юм да. Тийм нэг технологиг бид нэр ингэж хөгжүүлж байгаа байхгүй юу? Энд чих олон юм байгаа. Та түрүү хэллээ. Олон арга байгаа. Тэгээ хоол хүнс цэвэрлэгээ ингээд мацаг бариад эдгэрдэг байна. Бясалгал хийгээд эдгэрдэг байна. Ховс хийгээд эдгэрдэг байна. Ятгалга янз бүрийн нэгээд эдгэрдэг гэх ингээд олон арга байна. Энэ бүгдүүдийг монголчууд ингээд нэг эндээс цуглуулж байгаа те. Тэгээ монголчууд дотроо нэг юм технологи хөгжүүлж болох уу? Болно шүү дээ. Болгүй яах вэ? Тий. Яагаад болохгүй гэж энийг болгоё, энийг хөгжүүлье бүгдээрээ ингээд нэг оролдоод явж байгаа хүн бий ихгүй юу? Тэгээд энэ ололт нь айгүй сайн байгаа. Айгүй одоо олзорох штэ. Тэгэхээр би одоо хавдар туссан хүн нэгдүгürt нь битгий ягаарай. Хоёрдугаарт нь эмнэлгийн аргаар арай өөр аргаар идэрнэ шүү. Гуравдугаарт нь чи боломж шүү гэж. Боломж. Тийм. Ер нь тантай бол том санал нэг байл л да. За би ингээ хувьдаа хэд хэдэн өөр ингээд аргууд ингээд олоод мэдсэн байна. Тэгэнгүүт хамгийн итгэх байх гэсэн хүмүүстэй ингээд хэлж байгаа байхгүй. Тун ойрхны хүмүүс ч хавдартай болоод ирээл нас ороод л байсан. Хэд хэдэн болоод ба. Бүгдээрэнд нь хэлсэн. Тэгээд гол нь ингэх юм байлээ. Жишээ нь ингээд хавдрын эмнэлэг дотор байжгаад өөр гадны ямар нэгэн эмчилгээний арга технологиг хүмүүст зөвлөд явууллаа. Ямар нэгэн шалтгаанаар амжилтгүй болсон тохиолдолд буцаад тэр хүмүүс дээр айхтар буруутгаж ирдэг. Тийм тохиолдол асар их байдаг. Амь нэхэд. Гол нь. Тэгээд хавдар судлалын үндэсний төвийг улсын эмнэлгийг бол улсын эмнэлгээс бол үнэхээр арга мухардсан, горилго тасарсан байдаг учраас амь нэх чаддгүй. Өөр бусад хүмүүсээс бол амь нэхдэг. Тэр бас нэг ойлгоцсон ялгаа юм уу бас нэг жоохон болгоомж тууштай нэг юм байсан. Тэрийг бас анхааруулъя гэж бодсон л дээ. Энэ дэлхий дээр бүх юм мөнх бус. Бурхан Будда хэлсэн байдаг шүү дээ. Яг үнэхээр цаг нь болсон бол нас орох цаг нь болсон бол мянган бурхан дойроос усан ч боломжгүй авч чадахгүй. Тэр шинжлэх ухааны талаасаа зүгээр миний олж мэдснээр юу яах юм бол тайлбарлах юм бол хавдар гэдэг нэг зүйл байна. Ингээ ургацтай явж байна. Хэдийн эсвэл нэг ургацтай явж байна. Тэгэнгүүт тэр эсийн ургацыг давсан тэр цэвэршүүлэх юм уу хор тайлах процессыг явахгүй болвол угаасаа л гүйцэгдэнэ. Хавдар үүсгээс үндсэн 2 хавдар үүсгэх үндсэн 2 бохирдуулагч л байна. Яг бохирдуулагч нарыг ингээд ангидах юм бол материаллык бохирдуулагч, материаллык бус бохирдуулагч. Ийм 2 бохирдлоос болоод хавдар үүсэж байна гэсэн. Материаллык бохирдуулагч нарт нь бол илэрхий болоод арх тамхи мах. Тэгээд гих мэтчлэн ингээд одоо ингээд юунууд химийн бодисууд эднэрээ би бохирдсоор байжгаад нэг тодорхой яг юутай эвцэгтэй мөчн үүсвэл бас нэг сэтгэл зүйн дарамт марамтан давхар стресс энэ давхар ороод ирвэл тэр орчин нөхцөл нь бүрдээ шууд авдрал оогчдаг тийм тохиолдлууд байна. Нөгөө тал нь бол энергийн бохирдол буюу энэ уур стресс
Ер нь хараал айдас. энэ төр айдас эднэр. Тэгэд хүмүүс ерөөсөө энэ хоёроос ангид байгаа хүн бол хавдар тусах боломжгүй. Яг байна. Боломжгүй. Хавдар тусах ямар ч боломжгүй. Ерөөсөө л хавдрын шалтгаан болол таны ярьсан наад хоёр ч. Гэхдээ одоо жинлээд үгзээ гэх юм бол шүү дээ. Материаллык бохирдуулагч гэдэг одоо хоол хүнс за манайхаа ч одоо утаа гэл ингээл стрессдэг шүү дээ. Яг үүндээ ингээ үзэгчтэй надад хэлчихэд утаа хавдар өсөхгүй шүү. Утаа нэг тийм сүртэй юм биш. Гадаад орчны материаллык хордуулагч нар хавдарт нөлөөлж болно. Тэгтээ 20%. Жин нь бол бага байна. Жин бага. 20%. 80% нь дотоод ухамсарын нөлөө, ухамсар сэтгэлгээний нөлөө хавдар гэсэн. Тэгээ яа тэгэхээр ингэж байгаа шүү дээ. Маш их спортоор хичээлдэг эрүүл. Одоо спорт ч нэг л хөлс мөс хамаагүй байдаг юм аа. Цэвэрлж байгаа шүү дээ. Тэ. Өдрөөлөн хөлсөө гаргаж байгаа. Тийм хүн хор татвар тусчих байгаа шүү дээ. Тийм шүү дээ. Өөрөөр цагаан хоол идээд явдаг хүн хор татвар тусчих шүү дээ. Тийм шүү дээ. Нөгөө зүү хоолт гэлдэгдэг шүү дээ. Нөгөө хөлөрийн гурил эдмэд юу яаж мах ингээд хөрүүлж идэнэ гэл. Бас хавдар туссан хүмүүс ингээд миний хэрэгт тойрон төртөл байгаа шүү дээ. Тэгэхээр энэ юу гэхэлэр энэ ухамсар сэтгэл зүйн нөлөө энд чинь хамгийн хүчтэй нөлөөлдөг юм аа. Энэ хавдрыг бол ухамсар сэтгэл зүйнх нь аргаар эдгэхээс арга байхгүй маа. Тэр аргыг бид нар бол энд төгжүүлж байгаа. Тэг яг бүрэн 100% болцсон гэж бол хэлэхгүй тий. Тэгтээ ямар ч байсан үр дүн болвол 70-аас дээш шүү. Тэр чинь бол тий сайн ба шүү. Тэр нөгөө миний олж мэдсэн мэдээлэлээр бол ер нь 70-90% таа эмчлэгдэж байгаа юм бэл ерөөсөн. Хавдар бол. Тэр аргаасаа та хэлж өгөх. Тэгээд олон төрөл байна. Хамгийн нэгдүгээрт бол юугүй одоо тэр нөгөө огтлж тастуулах бол шаардлагагүй. Яаж байгаа юм гэхээр хавдар үүсэх гэж олон жил болно. 1-2 хоногийн дотор эсвэл 1-7 хоногийн дотор бол бити яарад бай. Орд хавдартай болчлоо гингүүт ямар арга хэмжээ авах юм бэ гэдэг зөвлөгөөнүүд дээр хамгийн нэгдүгээрт бол ерөөсөн орд хавдрыг тижээж болох үс бүх их усруудыг таслах хэрэгтэй гэж. Хамгийн нэгдүгээр. За тэр нь юу юм? Тэднэр дээр юу яригддаг вэ гэхээр мэдээж нэгдүгээрт нөгөө материал одоо миний хувьд бол нөгөө шинж тухаан суурьтай ингэж мэдээлэл одоо ирж хайдаг тайлбарлахыг оролддог учраас материалын талаасаа ихтэй явчих. Материалын талаасаа юу вэ гэхээр мэдээж арх тамхи андаг мохол маш их бохирдуулагч болж тарж байгаа. Материалын талаасаа ч энергийн талаасаа ч тэр. Тэгэхээр арх тамхи мах тэгээд энэ бүх нөгөө гоо сайхны хэрэглээнүүд ерөөсөн уруулын будаг савн эднэр ер нь олигтой үйлдвэрлэгчээр нь байхгүй дээ. Тун гар хийцний одоо энэ Монголдо үйлдвэрлэж байгаа. Монголын органик савн байна тий. Органик зүйлсүүдийг бок шампунь уучтар. За бок шампунь тэгээд бүр нялонтой хувцас сурч орно гэж. Нялонтой хувцас. Тэгээд ерөөсөө органик биш бүх юмыг таслан зогсон гэж. За. Органик биш. Энэ дээр гурил, төмс, органик биш нөгөө юуны гений өөрчлөлттэй хүнсний бүтээгдэхүүнүүд. Тэрийг бүгдээрингийн хамгийн нөгөө сахар махар. Гурил төмс чинь бол органик үстэй. Яг гурил бас нэг жоохон төвөгтэй. Гурилыг тайлбарлахаар зөндөө их юм хэрэгтэй болчихсон. Тэгвэл цагаан гурил гэсэн үг тий. Цагаан гурил гэсэн үг. Хоол хүнсний хувьд. Тийм, хоол хүнсний хувьд. Ер нь тэгээд юу идэж болох юм бэ гэж зөрүүлээд асуухаар ерөөсөн аль болох органиктууд тариалсан ногоо, жимс ногоо самарлуулж тараад байгаа ерөөсөн. Жимс ногоо самар. Тэгээд хордлого тайлах талаасаа бол аль болох их хэмжээтэй идэх ёстой гэхээр хүн чинь нөгөө нэг одоо жимс алимыг ингээд шууд алим аваад идэхээр чинь ингээд нэг 2 алимаас илүү идэж чаддгүй юм л да ингээд хөөсрөөд. Тэгэхээр нөгөө нэг аль болох ингээд юу яагаад нөгөө бутлаад ногоонуудыг бутлаад ингээд ууж явах хэрэгтэй. Тэгэх юм бол арай их хэмжээтэйгээр илүү хордлого тайлах зорилттой болно гэж зөвлөдөг. За тэрнээс гадна дараагийнх нь нөгөө нэг энергийн бохирдлууд. Тэгээ энергийн бохирдлуудыг болохоор голцоо нөгөө шинж тухаан суурьтай тайлбарлахад бол нарны энерги болон дуу хавийн нэмжлэгнэр явбал илүү гэж ярьж байгаа. Sound frequency долгионоор хэлбэлцтэй. Энэ дээр бол эсвэл бяцлалд оруулж болно. Тэгээ сэтгэл засал энэ төр явчих жоохоо байна. Ер нь л ийм арга хэмжээнүүдийг яаралдах хэвээр. Тэгээд хавдар бол урахгүй. Хавдар нэгэнт урахгүй тохиолдолд бол тэр ургацтайгаа насаараа амьдэрсэн чинь айлтгүй.
явцын дунд яваад багасаад эрүүлж нү, эрүүлжихгүй байна уу? Тэр хэмжээндээ урахгүй л байвал окей гэж байгаа юм. Хамгийн нийтдээ явж байгаа зөвлөгөөнүүд бол ийм зөвлөгөөнүүд яваад байдаг. Зүйтэй. За хамгийн нэгдүгээрт нь яаран хагалгаа хийхгүй юм байна. Тэгээд энэ хавдар үүсгэж ээж болох материаллаг тэр ховтос, хунар, хоол, унд эдэлж хэрглэж байгаа уруулын бодог, үнэртэй ус тэднийг бүгдийг нь харах юм байна. Хор тайлах, ногоон хүнс, ургамлуудыг жимсний шүүс ихээр уухан зүйтэй юм байна. Тэр нөгөө ногоон ургамлуудаа бутлаад уух хэрэгтэй. Зарим хүмүүс бол итгэл нь нөгөө өөрчлөгдөөгүй байгаа хүмүүст юутай жимсний шүүснүүдийг их хэмжээгээр уугаад хахаар сахар нэмэгдлээ гээд нөгөө сэтгэлээрээ бас ингээд бас биедээ нөгөө биеийнхээ химийн ургамлуудыг өөрчлөх гэдэг хандлагатай юм бэл. Тэгэхээр эхлээд энэ дээр бас нөгөө лекцүүд их явах хэрэгтэй гэсэн үг л дээ бас. Хомсор хүний нөгөө итгэл өөрчлөгдөх. Та бол маш сайн мэдээж та бол илүү сайн тайлбарж чадах бах. Хүнд ингээд лимон гээд хэдэнгүүт шууд хэлтэн ингээд нөгөө тий шууд нөгөө шүүс ялгарч байгаа шүү дээ, хил дээр өгнж байгаа шүү дээ. Лимон амтлуулаагүй шүү дээ. Яаж байгаа юм те? Тэгэхээр ингээд хүн зөвхөн итгэлээсээ болоод сонссон, үзсэн харснаасаа болоод хүний бие дотор тийм их том уруулууд өөрчлөгддөг болж тарах юм. Тэгэхээр энэ чиглэлд бас их олон нөгөө юунууд явж иж үр дүн гарах юм. Лекцүүд, нөгөө итгэл одоо өөрчлөх юм сургалт. хавдар гэдэг зүйл одоо ерөөсөө юу юм бэ лээ л дээ. Та тэр бас их хоёр талаас нь нэлээ их судалж явсан хүн. Гинт өнөөдөр хоёлаа ингээд яаж явж байгаа бурхан олдсон баха. Би болохоор яг нэг ухамсар сэтгэлгээ талаас нь маш их судалж явсан хүн байхгүй юу. Тэгээ үндсэндээ л үнэхээр энэ дээр бол байна гэдгийг хавдрын кодыг бол ер нь тайлсан гэж хүн гэж боддоо шүү дээ өөрөөгөө. Би болохоор ингээд ухамсар талаас нь судлаад яваад байсан чинь хүн гэдэг амьтан чинь юунаас бүрдэж байгаа юм бэ гэдэг ингээд явсан чинь эсэс бүрдэж байгаа. Яг зөв. Эд эрхтнүүд тэгээд эд эрхтнүүд нь эс. Эс гэдэг чинь одоо энэ өсний нэг ширхгийг 1000 хуваана гинэ. Тэгээд 1000 хуваасантай тэнцэх нэг тийм өчүүх амьтан юм байна л. Өчүүх амьтан гэж шүү. Тэгээд тэр амьтан тэр эсийн дотор тэгвэл юу байгаа юм тэр жижигхэн амьтан юугаар ажилд юм бэ гэсэн чинь мэдээллээр ажилдаг гинэ. Эсийн дотор ген гэдэг юм байх гэж. Тэр ген гэдэг нь өдөөсөө цэвэр мэдээлэл гэж байна. Гений мушграа гэлэн гэдэг шүү дээ. Одоо ханда та бүхэн хамар яагаад ийм хоёулаа өөр байгаа юм бэ гэхлээр хамрын энэ хавийг бүрдүүлж байгаа эсийн мэдээллүүд өөр өөр гэж байгаа юм. Минийх бол одоо жоохон монкох шижтэй болоо явчлаа шүү дээ. Энд чи яаж юм нөгөө ааваас эцэгээс эхээс авсан тэр эсүүд дотор байгаа мэдээлэл гений мэдээллүүд өөр учраас яг тэрүүгээрээ ингээд ургаж гарчиж байгаа тэр мэдээллээр. Одоо миний хамрыг тасдчаад дахиад ургуулъя гэвэл дахиад яг ийм амар ургана гэж байгаа байхгүй. Яг л тэр цаагуур нь үлдсэн эсүүдэд нь яг тийм адилхан мэдээлэл нь тийм учраас. Тэгэхээр хүн гэдэг бол эсэс бүрддэм байх, эсэн дотроо мэдээлэлтэй юм байна гэж. Тэгвэл тэр дотор эсийн дотор байгаа мэдээлэл өөр мэдээллүүд орчхоор буруу мэдээллүүдээр тэр эс дүүрчхээрээ буруу ажиллаад эхэлт юм. Би одоо энэ хумсаар тайлбарлалаа. Жишээ нь ингээд энэ хумсны эсүүд бол мэдээлэл нь юу байгаа вэ гэхээр хурууга дагаж ургана гэсэн юм мэдээлэлтэй эсүүд байгаа гэж. Одоо би их бүдүүн хар ухаанаар тайлбарлалаа. Тэгэнгүүт хумсны мэдээллийн энэ эсүүд дотор нь байна шүү дээ. Дээшээ ургана гэдэг мэдээлэл орчих гэж байгаа байхгүй. Тэгэнгүүт нөгөө хумс чинь өөр тийшээ дээшээ ургаж эхлэх гэдэг шүү дээ. Ингээд сэргээд ингээд ургаж эхэлнэ. Тэгээ нөгөө эсүүд гэдэг чинь өөрөөсөө ингээд нөгөө хувилах аргаар олширдог шүү дээ, тий. Одоо намайг нэг хувилаа тавьчихад хоёр болчлоо гэхэд тэр хоёр нь дахиад бие бинийгээ ховилдог. Тэр одоо 4 боллоо гэхэд дөрвөлээ дахиад бие бинийгээ ховилдог. 8 болдог. 8 дараа нь 16. 16 дараа нь цаашаа ингээд үрчээ хөлөөр бас голдсон шүү. Нөгөө хавдрын эсүүд чи яаж яах гэхээр үржих ингэж эс хуваагтлаар үржихтэй маш хурдан хугацаанд өрчдөг. Маш хурдан бие биенийг нэг өдөрт хэд хуваагддیں۔ Тэ эрүүл эс бол тэгсэн хавдрын эс бол нэг өдөрт тэрнээс илүү олон хуваагддаг гинэ. Энэ бүх мэдээллүүд буруу орсон тийм эсүүдийн бөөгнөрлөл одоо энэ дээр яваад байгаа гинэ. Тэгээ ингээд би судлаа. Тэгвэл тэр дотор эсийн дотор байгаа мэдээллийг өөрчилж болохгүй юм гэж. Тэгээ яаж өөрчлөх юм бэ гэдэг нэг ийм юм дээр очичаад би нэг хэсгийг гацлаа. Тэгсэн чинь
тэрий чинь өөрөө мэдээлэл гэдэг чинь өөрөө те хүн өөрөө энэ гаднаас авж байгаа мэдээлэл сонсож байгаа, үзэж байгаа, уншиж байгаа, бодож байгаа, мэдэрч байгаа энэ бүх зүйлүүд чинь өөрөө тэр эс рүү ингээд орж идэг, эстэй ингээд харилцаж идэг, мэдээ солилцож идэг юм мэдээллийн урсгалыг бий болгож идэм байл. Тэгэхээр эндээс одоо ингээд нэг хонглын үзүүрт гэрэл зохиож байгаа байхгүй юу. Тэгээ за яаж гээд ингээд явсан. Тэгээд энд бол үнэхээр энэ одоо бид нар хичээл дээр тийм ярьдیں۔ Хуургалт гэдэг юм ярьдیں۔ Хуургалт гэж байгаа нь юу гэсэн үг вэ гэхээр хүний зан арын шинг хуурах тухай юм ярьж байгаа. Бодлыг хуурах тухай юм ярьж байгаа. Одоо даалт ухамсарын тэр блок гэдэг даалт ухамсарт суусан сөрөг тэр нэг уул мөрүүдийг хуурах тухай юм ярьдаг байхгүй юу. Тэр энэ хуургалтын арга одоо даалт ухамсар сэтгэл зүйг засах өөрчлөх энэ аргуудаар эсийн мэдээллийг өөрчилж болох юм байна гэдэг нэг юм болоод тэгээд би энээсээ цаашаа явсан чинь за энэ юм байна гэдэг нэг юм дээр очсон байхгүй. Намайг том чухал сэдв бас онцлоо л да. Ер нь эсийг алах ёсгүй юм байна лээ. Яг тэр эн чинь бидний эс байхгүй. Тухайн хүний бие дотор байгаа хавдрын эс бол тэр хүний эс байхгүй. Бидний хамаатан саднуудын нэг нь гэсэн үг. Бид нар тэгэл хин нэг нь хамаатан саднуудынхаа хин нэг нь ингээд жоохон аашин сонирн болоод барьж ирээд алчдаг шүү дээ. Тэгэл том гэр бүл дотроо ингээд хин нэг нь жоохон сонирн болоод бусдуудыг ингээд нэг харьж хашраад одоо нэг хавирж мавираад байвал шууд лалаад тавьчихдаг шүү дээ. Аль болох зас залруулаад авдаг шүү дээ. Механизм ерөөсөө тийм л юм байна. Энэ хорвоо дээр ер нь алж устгах гэдэг хамгийн буруу юм зүйл юм байна. Эстер ч гэсэн. Би ч 2008 оноос ингээд ирж хайж эхэлсэн гэхээр 14 оны багцаанд ч илүү 13 оны багцаанд ч илүү тэр хооронд ингээд зөндөө олон эрдэмтэд ингээд сайн нээлтүүд хүн төрөлхтөнд хэрэгтэй маш олон нээлтүүд хийсэн эрдэмтдийг алж устгасан байна гэдэг мэдээлэлд аваад яваад байгаа байхгүй. Тэгэхдээ 14 онд ч илүү 13 онд ч илүү би нэг бас нэг том завгүй явж исэн ингээд ихэвчлэн л ингээд компьютер дээр ингээд нэг бас нэг юм дэлгэцсэн давхар дэлгэцсэн нэгээ тавьчихна. Тэн дээр нэг мэдээлэл гарч ирж байна. Юун дээр хавдрыг эдгэх шин технологи шин цацраг нээлээ гэд тийм мэдээлэл гарч ирж байна. Оо ямар гоё юм бэ гэж олж сонсчоод яг завгүй байсан болохоор за маргааш нөгөөдөр нь ч юм уу юу яа. Маргааш нөгөөдөр нь ч л ажиллая. Тэгээд маргааш нөгөөдөр нөгөөхөө ингээ хайгаа олж байдгүй. Тэгээд хэд хоногийн дараа нөгөө тим эрдэмтэн нөгөө алагдлаа лабораторийн шатсан байна энэ. Тэгэнгүүт оо за угаасаа бүр эднэр бол үнэхэрийн бодиттой юм байна. Ерөөсөө энэ октын нээлтүүдийг бол хүндрэлт нь угаасаа санаатгаар өгөхгүй юм гэдэг итгэл бүр баттаа суусан байхгүй. Сүүлд тэрний учрыг нь олсон чинь тухайн эрдэмтэн дууны долгионыг нээж олсон. Дууны долгион хэлбэлцлийнхаа төвшингээр зөвхөн хавдрын эдэсүүдэд үйлчлэн бүх эдэсүүд өөрөөр хэлбэлцэлтэй байгаа штэ. Зөвхөн хавдрын эдэсүүдийн хараа жоохон ондооныг ялгаж аваад тэр хэлбэлцэлтэнд таарсан цацраг өгөхөөр тэр тухайн нөгөө дутагдсан энерги нь хөгдөөд эрүүлчих зам руу орно. Тэгээд эс эрүүлжлээ хавдраг болно. Ийм технологи нээсэн байсан. Тэгээд тэрийг сүүлд мэдж авсан. Тэгээд яалтчгүй яг эсийн гажиг л да. Тийм байх. Яны тэр хэлж байгаа яг үнэн. Аливаа ямар ч одоо түрүү нөгөө ярьсан те эс гэдэг бол амьд биш тийм л. Тусдаа нэг хүн шиг л тийм амьд биш. Тэгэнгүүт ямар ч амьд биетийг алж устгах олдлого хийхэд зөрүүлээд ямар нэгэн байдлаар тэмцэлсэрүүлсэн тэмцэлтэй явж байгаа. Тэгэхээр эс гэдэг чинь өөрөө амьтан учраас буцаагаал ямар нэгэн байдлаар тэмцдэг. Тэгэхээр өнөөдрийн энэ энгийн логик ойлголтоос болоод бодоод үзэхдээ хим эмчилгээ гэдэг бол зүгээр тэр эсийг устгах гэж л байгаа аахгүй. Биеийг одоо тэр үржээд байгаа хот тавдрын эсүүдийг хордуулаа хайчи устгахчи. Хим туяа одоо энэ тэгээ апресс гэдэг бол зүгээр ингээд устгахчи л гэсэн. Тэгэнгүүт хим туяа устгал хийх гээд ингэнгүүт нөгөө хавдрын эсүүд чинь цаанаа яг нөгөө нэг амьд организм учраас дахиад маш олноороо үржихийг хичээдэг. Дахиад одоо тэр одоо гадны хүчин зүйл үйлчилж байгаа тийм эсрэг тэмцэл болж байна. Тэгэхээр ухамсар сэтгэлгээг өөрчлөх аргаар эсийн мэдээллийг өөрчлөөд тэгээд эдгэрэх тэр зам бол үнэнхүү зөв зам юм байна гэдэг огт хэрэгэлцдэг. Саяхан би бас та судалгаа ярьсан чинь би бас нэг
Солонгос хүний амнаас нэг тийм яриа сонссон. Солонгосын эрдэмтэд Япон гэсэн үү Америк гэсэн үү эрдэмтдээс бас нэг хавдрын эмчлэх, хавдрын эсийг өөрчлөх тийм шинэ арга нээсэн гинэ. Тэгээд тэр нь бол одоо бараг л ер нь хавдрын хамгийн сүүлийн үеийн дөнгөж саяхан нэлийн нээлт юм баха. Тэгээд яаж эмчлэх юм гээд тэгсэн чинь эсийг өөрчлөнө гэж. Хорт хавдрын тэр нөгөө эсүүд маань юу яад юм бэ? Буцаад эрүүл эс болж хувирах боломжтой байдаг гинэ. Өмнө нь бол ерөөсө тэд нар бол эрүүл эс болох боломжгүй шууд бүгдийг ингээд устгах хэрэгтэй гэдэг онлоор ангаах ухаан чинь ингээд эмчлэх гэж оролдож явсан юм байна. Тэгээ явсаар гоод энэ бол за яадаг ч боломжгүй юм байна гэдэг нь өндөр дэлхийд тэр хиндж л тодорхой байгаа шүү дээ. Тэ? Чи болж исэн бол энэ ч нэ тий. Болох хэрэгтэй шүү дээ. Жасан болохгүй шүү дээ. Тэгээ чи болохгүй байна гэдэг нь хүн болгоны амьдралаар баг манай Монголоос ч баг гэр бүл болгоноос хот тодор хүн өгсөн гэж шүү дээ. Тэгээ тэр үнэн баг. Ингээ батлагдаж байгаа ийм зүйл байхад тэр имчилгээ тавцаар л байгаа, хийсээр л байгаа. Энийг ноотоо шүү. 2024 онд санагдаад байна. 24 онд нээлттэй нөгөө хэвлэгдсэн нийтлэл. KAIST гэдэг нөгөө Korean Institute of Science and Technology гэдэг билүү дээ. Тэр Солонгосын их сургуулиас их сургуулийн эрдэмтэд хавдрын эсийг буцаагаад эрүүлжүүлэх тийм технологиг нээлээ гэдэг гарчигтай нийтлэл явсан байна. За. Үнэхээр яг одоо л яг ингэ шинжлэх ухаан зөв зам руугаа орхон дээ гэж том баярлсан байхгүй миний хувьд гэсэн. Ер нь өөрөө би одоо баярлалтаа яа гэж баярлсан бэ гэхээр наад аргыг чинь бид нар энд хэрэгжүүлж хийж байгаа шүү дээ. Ер нь бол тийм. Энийг та нар баталж байгаа нь юутай сайн юм бэ гэж баярлсан. Тийм үү те. Тэрийг хувиргах арга нь бол тэр эрүүл эс болгож хувиргах арга нь энэ ухамсар цэцлийн арга бид нар одоо энд яг ингэ туршаад хийгээд явж байгаа байхгүй юу? Үнэхээр үр дүн өнтертэй байх. Бас нэг одоо эрдэмтэн хүн надад гэж хэлсэн. Альва ингээд тийм муу зүйлийг альва нэгэн тийм муу зүйлийг тэмцэх нэг арга байна. Тэрийг ба штэ ашиглах нэг арга байна гинэ. Ашиглах арга нь хамгийн бага хүч зарцуулаад хамгийн их үр өгөөж хүртдэг арга гинэ. Тэгээ яад юм бэ гэсэн чинь жишээ нь тагнуул гинэ. Афганистаны нэг тагнуул Монголд орж ирэл тагнаал чагнаал ингээл Монголыг яаж хорлчих уу гэдэл ингээл яваадах юм байна л та нэг нөхөр. Тэгэл за энд нь бөмбөг дэлбэрлэе, энийг устгая гэдэл төлөвлөгөө гаргаад нэг нөхөр өстө явж ийн гинэ. Тэгсэн тэр нөхөртөө очиж уулзаад нөгөө нөхрийг чи хайрлаад хоол унд хамаг юмар тэжээгээд итгээд Монгол улсаа үзүүлээд ийм сайхан улс орон хүн ард нь ийм сайхан мал аж ахуйгээд үзүүлээ яваад байсан чинь нөгөө нөхөр чи сүултээ Монголыг устгах бөмбөг дэлбэрлэх бодлоо өөрчлөөд Монголыг хайрлаад эхэлэх юм байна л. Ингээд нөгөө нөхөр чинь Афганистанаас ирсэн тагнуул биш Монголын Афганистаныг тагнах тагнуул болж хуурна гинэ. Тэгэнгүүт нь нөгөөд нөхрийг чинь ингээд өөрийнхөө талд уруулаад авчлаа штэ тий. Зөрүүлээд Афганистан руу явуулна гинэ. За чи Афганистан хаана байгалийн баялаг байгаа монголчууд очиж яаж одоо тий хамтарч ажил бизнесийг боломж байгаа шийтгэх мэдээ дээр явуулчих гинэ. Тэгээ нөгөө хүн чинь Афганистанаас буцаад очихоор нөгөө хүний чинь Монголын тагнуулыг хинч танихгүй өөрсдийнхөө улсынхаа иргэн гэж харна. Тэгээ монголчууд масар ашигтай гинэ. Тэгээ яг энэ шиг аливаа муу аргыг аливаа муу зүйлийг эрсэлэн тэмцэх нэг арга байна. Өөрийнхөө талд хайраар урвуулж ашиглах нэг арга байна гэж. Тэгээ би бодол. Бидний энэ одоо энэ хавдрыг эмчлэх гээд байгаа энэ арга чинь үнэндээ тэр хорт хавдрын эсүүдийг ингэж хувиргаж өөрийнхөө талд эрүүл эс болгож хувиргаж авах ийм аргыг бид нэр хөгжүүлээд байгаа юм байна штэ гэж би бас тэгээд бодож ирсэн байхгүй. Тийм. Яг л зөв л дөө. Тэгээд танай хамт олонд үнэхээр энэ талархалтай байгаа. Тэгээд интернетээс л олж харсан, фэйсбүүкээс л олж харсан. Тэгээд саяхан шинэ өргөтэй болсон гэдэг нэг мэдээ явж ирсэн. Үнэхээр талархалтай байгаа. Тэгээд яг энэ чиглэлээр үнэхээр ингээ нөгөө гаж нөлөөгүй гэх юм одоо давхар нөгөө хордуулдаг хам шинжгүйгээр хам нөлөөгүйгээр ингэж нөгөө эрүүл мэндийн зорилготой ингэж нөгөө үйл ажиллагаа явуулдаг салбарууд юм хоолн доо. Тэгээд танайхан яг үнэхээр үлгэр жишээ ингээд төмөн олонний бас эрүүл мэндийн төлөө гэж зорж байгаа. Үнэхээр талархалтай байгаа. Тэгээд тамагтай бас энэ завшааныг ашиглаад тийм талархаж байгаа бас хэлээ. Баярлалаа. Тий баярлалаа. Би чи яг үнэхээр одоо зовлонгийн үдсэлтэй хавдартай хүний хажууд байж байгаад ингээд нүд дээрээ харж байгаад өөд болгох бол үнэхээр харах хэцүү болчихсон шүү дээ. Зүг байдаг маш хэцүү. Тэр зовлонг
яг эдэлсэн хүний хувьд тийм зовлон хүмүүс битээ авсаасаа гэж боддог. Яг тэгдэг. Яг тэгдэг. Энэ лүдэр чинь ойр дотнээс өчнө олон хүмүүс ирж шнээс. Өнгөцтэй байн дагаа яваа хэцүү тэгэл стом өвдөд. Тэгээд яг тийм сэтгэлээр л одоо ингээл нэг өдрийн хүртэл явж байгаа. Тэгээд би одоо эдгэрлийн тасгалжуулалтын сургалт хийдэг шүү дээ. Тэгээд тэрэндээ ингээ хүмүүс аваад сургаад эхэлсэн чинь бас л ялгаагүй хавдартай маш олон хүмүүс суралцдаг л да. Тэгтэл бас дахиад ингээд дийлэхгүй байхгүй хавдраа дийлэхгүй өөд болоод байсан байхгүй. Тэгээд тэгээ яагаад ингэж болохгүй байна гэд би одоо ингээд сургалт хийгээд ингэдэм байна. Би одоо тэр сургалтын дээр бүгдийг ярьдаг байхгүй юу. Хавдар бол энэс үүсэж जैन ингэж जैन. Өвчин гэдэг юм чинь ийм байна. Тэгээ ингэж идэх боломж байна гэл ингээл ярьдаг л да. Тэгээ тэр сонсоод чихэн дээрээ ингээд сонсоод байгаа боловч яг бие дээрээ хэрэгжүүлж өөрийгөө тэгэж тэр сэтгэлийг хүч ухамсарын хүчийг гаргаж ирэхэд бас амаргүй юм байл. Тэгэд би яагаад одоо тэр эдгэрлийн хөргөөгээд байгуулсан бэ гэхлээр чи яг ингээ баг хавдрын эмнэлгийн өөдөөс аваад байж байгаа байхгүй юу? За. Тэ хавдрын эмнэлгийн хоохон талтай. Тэгээд хэрэгээр би одоо тэнд ингээд бүр зорж байгаа. Тэгээд тэнд хийсэн. Тэнд бол бид нар квант хангаалт гэдэг ийм эмчилгээний аргыг хөгжүүлж байгаа. Тэгээ ухамсарын аргаар сэтгэлийн хүчийг энэ хавдар үүсгээд байгаа тэр одоо хавдрын эд эсүүд байна гэсэн үг шүү дээ. Тэр эсийн мэдээллийг нь хуургах өөрчлөх аргаар идэх нэг юм ангаах бас нэг арга л байгаа. Тэр аргыг хөгжүүлж байгаа. Тэгээд хавдартай хүмүүсүүдэд бол яалтчгүй ингээд ганцаарчилсан юм дэмжлэг уулзалт хэрэгтэй байт юм бэл. Тэрүүгээр л тэр хүнийг ургано болохоос биш зүгээр одоо ингээд онлайн хичээл сонсоод ингэхлээр цөөхөн хэдэн хүмүүс нэгдэр чинь ихэнх хүмүүсүүд нь бас чаддгүй бэл. Тэгэхээр яг бүр боддоор хүнж ингэж үйлчилж юу яаж өрчлөе гээд тэгээд тэр төвийг хийсэн байхгүй. Тэгээд тэн дээр бол тийм квант ангаалтын арга гэдэг аргыг бид нар туршаад хэрэгжүүлээд ингээ хөгжүүлээд явж байгаа. Яг одоо тэр хавдрыг бол зөвөр үнэхээр тийм одоо нэг тийм бяцлал хийдэг ч юм уу нэг тийм хүн байдаг штэ. Тийм хүмүүс бол ингээ дороо болчдөг. Гэтэл тийм биш. Илүү их ингээ тарих төвтэй амьдэрсэн. Дээр нь одоо нас агцсан ч юм уу. Дээр нь гэр бүлийн дэмжлэг байхгүй. Гэр бүлийнх нь ингээд бяцлал хийгээ суунгууд нь одоо юу гэдэг чинь те. За шишээ бяцлал хийгээ чи эдгэр гэж юу эдийн гэдэг ингээ үүсгдэг. За эсвэл хичээл сууж яана гэхээр за чи хичээл суугаад эдгэрнэ гэж байхгүй чи гэл ингээ нэг иймэрхүү үгүйсгэл хийдэг. Дээр нь штэ гэр бүлийн ингээд нэг юм харилцааны бас ингээ зөрчилтэй. Одоо гэр бүлийн хоёрын нэг нь хавдар тусцсан байхад байна штэ. Нөгөөх нь одоо нөгөө ингээд бүр өөр хүмүүнтэй янз бүрийн асуудал болсон. Тийм тохиолдол гарч байгаа байхгүй юу? Тэгэнгүүт нөгөө хүн нөгөө юу хавдраа идэх битгээл амьдрах итгэлгүй болчихж байгаа байхгүй. Тэгэд бүр одоо тэр хавдраач өгч байгаа юу гарч өгч байгаа баг сэтгэлээрээ ингэ төрөл өтөлж байгаа. Иймэрхүү тохиолдлууд айгүй их гараад тэгээд би өнгөрсөн одоо энэ 3 жилийн хугацаанд туршлагачиж чаад яатагч байсан би энэ ингээд нэг ганцаарчилж уулзж яагаад ингээд их тэр боломжоор нь хангаж өгье гээд тэгээд тэр төвийг одоо хийчихсэн тэгэл. Танай байгууллагаас танай хамт олноос зөвхөн одоо хавдрыг голчилж гэнэ үү? Ер нь дээрүндийн ямар ч асуудалтай хүмүүсээр нь хандсан төсөлмж дэмжлэг үзүүлж байгаа юм. Ер нь өвчин гэдэг зүйл одоо энэ хоёр зүйлийг ангаах шаардлагатай юм байна лээ. Нэг нь бол одоо шинж тэмдэглүүдийг нь дарах хэрэгтэй. Өвдөд байгаа, зөөвөрлөд байгаа, шарах сорив тэрэн дээр нь тос мосын дүрхэд ингээ намжих хэрэгтэй шүү. Эдгэрэлтийн түргсэх хэрэгтэй. Энийг бол шинж тэмдгийн эмчилгээ гэж нэрлэдэг. Шалтгааны эмчилгээ яг тэр өвчнийг үүсгээд юу үүсгээд байгаа юм бэ гэдгийг зөвөр тодорхойлохгүй яваад байгаа нь өөрөө энэ ангаах ухааны асар том төөрөгдөл байгаа байхгүй. Наад зах нь одоо харшил гэдэг чинь байна шүү дээ. Харшлыг ингээд нэг тос түрхэл одоо арсны ингээд өчнө байдаг. Тос түрхэл нэг им уугаал ингээд нэг төр намддаг дахиад гарч ирдэг. За дараа нь даралт байна тий. Даралт нь ихсгээр хөгшин хүмүүсийн даралт нь яхаар ихстэй. Тодорхой шүү дээ. Хүүхдтэй санаа зовол асуудал болохоор даралт нь ихсдэг үстэй. Тэгээд даралтны имэл өгдөг. Тэгэл даралтны имээ байнгуу гэж цагтаг. Даралт ихслээ. Даралтны имээ ууж байгаа юм. Имээ уугаад. Тэгэд энийг чинь эдгэхгүй байгаагийн баталгаа нь энэ биш юу юм бэ? Тэгэхээр өвчнийг юу үүсгээд байгаа юм бэ гэдгийг зөв олохгүй учраас эдгэхгүй байна. Зөв олохгүй байгаа мó энийг олцоод эхлэхгүй байгаа мó одоо мэдэхгүй. Тэрийг бол би мэдэхгүй.
Тэгэхээр тэр өвчин үүсгээд байгаа шалтгааныг нь арилгах ёстой, шалтгааны эмчилгээ хийх ёстой гэж үзээд шалтгааны эмчилгээг нь тэгвэл би хийя л. Тий. Гоё юм л та. Тийм зорилгоор л одоо энэ юмнууд ингээд явсан. Тэгэхээр зөвхөн хавдартай биш, ер нь өвчтөй хүмүүсүүдийг ингээд цаашлах юм бол яг энүүгээр дамжуулаад яах гэдэг вэ гэхээр энэ Монгол хүн гэдэг хүн чинь дэлхийн ертөнцийн 8 тэрбум хүн дотроосоо арай нэг өөр гентэй юм байна шүү дээ. Арай нэг өөр сэтгэлгээтэй юм байна. Арай нэг юм байгальлаг арт юм байна. Арай нэг энэрэнгүү сэтгэлтэй арт юм байна. Арай нэг юм сэхэлэг арт юм. Энүүгээр дамжуулж монголчуудад нэг юм тэнгэр хэлж байгаа хаа л гэж боддог шүү дээ. Өрөөн та нөгөө санаатаагаар одоо эмчлэхгүй байгаа мó эсвэл одоо санаатаагаар шалтгаанууд нь хэлэхгүй байгаа мó тэр гэдэг чинь. Ер нь бараг 100 жилийн өмнөөс эрүүл мэндийн системийг тэр чигтэн санаатай өөрчилсөн юм л дээ. Тэр нь яад гэхээр одоо та бол угаасаа мэдж байгаа хүний бие бол ингэ цогц систем тий. Нэг эрхтний үйл ажиллагааг нөгөө эрхтнээс нь салгах боломжгүй. Бусд нь ойлгох юм боломжгүй систем. Уламжлалт хангах юм бол угаасаа энийг мэддэг учраас ингэ системийн эмчилгээ хийгддэг. Тэгтэл барууны системд бол эрхтэн болгоны тусдан судлал гаргаж ирээд хооронд нь баг хамааралгүй юм шиг хөгжүүлж ирсэн. Энэ нь угаасаа санаатай үйлдэл юм бэл. Тэгэд зүрхний эмчнэр үнэхээр зүрхэнд сайн усаа. Зүрхний эмчтэр очиод эмчилгээ хийх гэхээр баахан эм өгнө. Зүрхэнд нь маш сайн боловч нөгөөх нь ходоодын гэмтээгээд илгийг бохирдуулчихдаг. Тэгэнгүүт тэр эмээ бүр газар доорх лабораторитоо асар олон жил маш нарийн судалж байгаад хэдэн жилийн дараа ямар нөгөө нэг side effect буюу нөгөө хам шинж үүсгэх үү, ямар өвчлөл үүсгэх үү, тэгээд илгийг ямар хэмжээнд бохирдуулаад ямар өвчлөл үүсгэх үү гэдэг нь бүр тоосоо судалгаатайгаар байдаг. Тэгж гаргаж жагаад боловсруулдаг. Тэгээд хэдэн жилийн дараа тийм илгэний өвчлөл ихсэх учраас тэрэнд нь ийм эмээ дараад нь гараад бүр айхтар нарийн хороо чанартай боловсруулсан систем гэдэг юм бүр. Тэгээд энэ болгоныг ингэж яг хөө итгэх үзэгчнээс бол итгэхгүй бол таны одоо судалж үзээд өөрөөсөө гаргах шийдвэр. Яг хөө миний олж мэдсэн мэдээлэлээр бол ийм байна. Тэгээд яг энэ механизм нь бол хүний биеийг эдгэх бүр ямар ч боломжгүй юм бэ энэ механизм. Тэгээд тэрэн дээрээс нэмээд ер нь энэ эм чинь яагаад заавал ийм шахацсан шохоо. Яг тэр чинь эм ер нь эмийн үндсэн төвөд чи юу юм? Ургамлууд шүү дээ. Бүх энэ ургамлуудыг яаж шахсан? Яагаад дандаа юм цагаан шохоо болчихдог? Тэгээд асуух асуултууд өчнөө баг. Нэрээ тийм ба шүү дээ. Асуух юмуд өчнөө баг. Тэр нэрээ юу яагаад ч цагаан болгоод байгаа юм. Тэгээд та бол хүн олны эрүүл мэндийн төлөө явж байгаа хүн. Тэгэнгүүт хоёлаа ингээд дэлхийгээс нэг жоохон дээшээ ингээд сансрын өлөгт суугаад ингээд жоохон дээшээ ингээд харах юм бол дэлхийгээд нэг юм бөрөнхий гариг байна. Тэн дээр ингээд маш олон амьтад байна л та. Ингээд харахаар дөрөв үлтэй, ингээд их үстэй, тэгээд баяр үлтэй, тий. Олон амьтад байна. Тэгсэн чинь ингээд за жишээ нь ингээд нэг амьтан, за сармагч ингээд нэг амьтныг харъя хоёлаа. Тэгэнгүүт тэр олон сармагч ингээд амьтнаас хэдэн хувь нь одоо юутай бол өвчлөлттэй байгаа бол баримжаалж байгаа шүү дээ сансраас. Ингээл гүйж харааж байгааг энэ ч гэсэн харсан тий. Тэгээд тэд нэр одоо эмнэлэг гэж байгаа бол эмчнэр байгаа бол. Тэгээд тэгсэн чинь хажууханд нь бас ингээд нэг хоёр үлтэй ингээд яваад байдаг бас амтан байна. Хүн гэдэг нэртэй. Тэд нэр ингээд баримжаалтахаар одоо хэдэн хувь нь өвчлөлттэй байгаа бол. Тэгээд хичнээн эмнэлэгтэй эмнэлэг гэдэг нэг юм байх юм. Тэгээд эмч гэдэг бас нэг хүмүүс байх юм. Хичнээн хувь нь өвчлөлттэй байгаа бол. Тэгээд бүр ойлгохгүй. Яг үнэн тий. Тэгээд нэг 15 онд нэг тийм судалгаа байдаг юм. 2015 онд тэрнээс хойш тийм массыг хамарсан тийм том судалгаа байхгүй юм шиг байна л та. Дэлхийн хүн төрөлхтний 4.3% нь ямар нэгэн эрүүл мэндийн асуудалгүй. За 4.3%. Тэгэхээр 95.96% нь ямар нэгэн эрүүл мэндийн асуудалтай. Гэхдээ юу гэсэн үг юм. Энэ олон эмнэлэг байна. Энэ олон эмчнэр байна. Ойлгохгүй. Тэгэхээр ямар нэг юм болохгүй байна. Ерөөсөн ойлгомжтой гоц. Тэгээ юу болохгүй вэ?
За хоёлаа нөгөө сансраа сарж байгаа шүү дээ. Тий. За хоёр бараг адилхан юм байгаад байгаа шүү дээ. Ховтос өмсдөг хүн ингээд нэг юм тийм байна. Ховтос өмсдөг үстэй сарбагчин өвчнгүй байдаг. Тэр ингээд хоёлаа сарбагчин харахад бол за нэг стан 3-4% л өвчнөтэй байх. Яартай тийм. Тэгэхээр ер нь юу болохгүй юм гээд хоёлаа бодох нь л дээ ярилцсан л дээ. Бид нар ч одоо ингээд юм дотор амьдрдсан байна ураад ингээд тэгээд за мэдээж ингээд уур стресстэй юм байна. Тэгэл идж ууж байгаа юм байна. Тэгээд хоёлаа тэндээс ингээ харахаар бол за мэдээж та бол энергийн талын сэтгэл зүй, уур цаар энэ бол илүү харах нь л дээ. Тэгнэ. Миний хувьд бол материаллык шинжлэх ухааны талаас нь тайлбарлах зорилготой байгаа хүний хувьд бол юу идж ууж байгааг нь илүү харж байгаа. Бид нар чинь ерөөсөө байгалийнхаа зам ёсоос жоохон гажидсан юм шүү. Эмчнээс асуу, хоол зүйчнээс асуу энэ гэж байгаа. Тэднэрээс нь асуугаад үр дүнд хүрдэг байсан бол одоо яагаад ийм үр дүнтэй байна? Маш олон хоол зүйчнэр байна. Маш олон эмчнэр байна. Яасан ч их л буруу байна. Тэгэхээр тэгвэл эднэр нь ч мэдэхгүй байгаа юм байна. Бүр тийм дүгнэлтэнд орж байгаа байхгүй. Шинжлэх ухааны талаасаа бол дараагийн одоо эрүүл мэндийн системийн дараагийн технологи бол ерөөсөө давтамж байх болно. Аль хэдийн зарлалцсан судалгаанууд нэлээд өндөр түвшинд явж байгаа юм. Өөрөөр хэлбэл тэр чинь энерги гэсэн үг. Энерги гэсэн үг. За энүүгээр бол зөвхөн нөгөө ангаах зориултаас гадна нөгөө боргоцоо улчирхаа нээх, ухамсарыг сэрэх, хурдуудыг эргүүлэх гэх мэтлэн нөгөө юунууд ч гэсэн боломжтой болж байгаа. Тэгэд бидний зүгээс нэг ийм бас ном орчуулж чиглүүлж гаргасан байгаа. За. Энэ болохоор одоо энэ Брюс Лифтон гэдэг энэ эрдэмтний Biology of Belief гэдэг итгэлийн биологи гэдэг. Бид нар одоо итгэл үнэмшлийн биологи гэдэг ингээ нэртэйгээр орчуулж гаргасан л та. Тэгээ Брюс Лифтон гэдэг эрдэмтний энэ хүн өөрөө одоо молекул биологч баггүй юу? Биологийн шинжлэх ухаанаар үндсэндээ 60 жил явж байгаа. Одоо ингээ 80 шахаж байгаа юм шиг байна. 40 жилийнхээ судалгаагаар юуг нээсэн бэ гэхэлэр хүний энэ биологи, генд, эсийн энэ бүтэц найрлаганд, хүний энэ биохимийн энэ бүтэц найрлаганд бид нар ч одоо биохимийн бүтэц найрлага байгаа шүү дээ. Бос шүлсгээл те. Энэ бүх биохимийн бүтэц найрлаганд итгэл үнэмшил нь нөлөөлд юм байна. Тэрэнд гадны биетүүд нөлөөлөд дайрвны онол гэж хэлсэн юм байна. Дайрвны онол болохоор гаднаас ингээд хүчин зүйлүүд нөлөөлөд тэрний нөлөөгөөр олон мянган жил эволюц явагдаад тэгээд одоо хэдэн мянган жилийн дараа ген ингэж хувьсах тийм онол юм байна л да. Одоо миний хар ухаанаар ойлгосноор. Тэр онол буруу юм байна. Хүн одоо тэр энэ бүтэц найрлагын бие махбод дотор явж байгаа энэ бүтэц найрлага түрүүн та хоёр ярьсан лимон бодохоор шүлс ялгардаг гэдэг шиг тэр даруйдаа хүн өөрийнхөө энэ биеийн бүтэц найрлагыг өөрчилж болох юм байна. Энэ бол анагаах ухааны дараагийн шинэ эрен үе юм байна. Гэдгийг тогтоогоод ингээд эрдэм шинжилгээний ажил хийгээд тэгээд тэрүүгээрээ ингээд энэ ном гаргачихсан байж байгаа тийм эрдэмтэн байхгүй юу. Тэгээ энэтэй бол та тэр ярьж байгаа гэхлээр нэлээд юм ойролцоо санагдчихлаа л да. Холбоотой л да. Тэгээ үнэхээр одоо анагаах ухааны дараагийн шинэ эрен үе бол энэ ухамсарын хөгжлийг ашиглаж биеийн эрүүл мэндийг хангаах. За тэр нь өөрөө дахиад цаашаага яадаг вэ гэхээр нөгөө нэг буцаагаад уламжлалт нөгөө юмнууд чинь зүг байсан юм байна штэ. Нөгөө шашин залбирдаг, мөрөгдөг, бясалгадаг, сайхан сэтгэлтэй байх хэвээр хүн зөв байх хэвээр гэдэг тэр бүгд үнэн байсан юм байна штэ. Нөгөө байгаллаг байсан ард түмэн штэ бид нар чинь те. Байгалийнхаа жамыг дагаал ингээл өвөл нь яаж олох зун яа. Байгалийн жамаараа ингээд явдаг байсан. Байгаль надад юу өгч जैन тэрийг ингэж идэж хэргэлдэг байсан. Яг тэр зам чинь зөв юм байна штэ гэдэг рүү буцаад ингээд явдаг юм байлээ л дээ. Тэгээд одоо энэ номыг одоо би өмнөх үгийг бичсэн л дээ. Тэгээд хүний энэ ухамсар, оюун санаа, бодол, итгэл гэдэг юм бие махбодтой байнга нөлөөлчдөг. Дарамтлж идэг заримдаа бүр. Одоо нөгөө хүүхдийг ингээд нэг айлгахаар шээс алддаг шүү дээ. Тэгэхээр тэр чинь ингээд сэтгэл зүйн давсагны тэр шээс боловсруулах эдэрхтнүүдийг сэтгэл зүйн шууд удирдах тийм. Тэгэхээр өдөр болгон айлгаад ангууд хүүхд чинь шээс задгаралтай болчихно гэсэн үг тийм. Тэгэнгүүт нь шээс задгаралтай очлоо гэдэг эмнэлэг дээр аваад очингууд огтлоод авчи. Эсвэл энэ эмийг уулга гэдэгдэг. Тэгээ яг эмчнэр бол хэлдэг л дээ. Сэтгэл зүй чухал шүү. Сэтгэл зүй дээр анхаараарай. Стресс одоо байна уу юу шиг зөвлөж л ахам л та. Гэтэ зөвлөл орхиж байгаа. Тэгээ тэр хүүхдэр яах боломж байхгүй тий. Гэтэл яг өвчин үүсгэж байгаа шалтгаан нь юу юм бэ гэхлээр зэрэг өөр юм дээр байна шүү дээ. Амьдралын тэр нэг юм нөлөөн дээр байна шүү дээ. Сэтгэл зүйн нөлөөн дээр байна.
яг тэрийг нь эмчлэх нь өөрөө шалтгааны эмчилгээ гэж үзээд бид нар бол яг энийг энэ эмчлэх гэж ингэж зориулж зүтгэж дайрч байгаа байхгүй юу. Тэгээ энэ агуулгатай таны одоо ингээд бас хийдэг контентууд ярьдаг сэдвүүд их ингээд нийцэж гарч ирээд тэгээд одоо тантай уулзъя гэдэг ингээд хүсэл тавиад та бас тэрийг маань хүлээн зөвшөөрөөд энд ирээд манай үзэгчдэд бас үнэтэй сайхан зөвлөгөө өгсөнд маш их талархаж байна. Тэгээ та бүхэн бол уул нь одоо дараагийн сэдэв бол тэр энэ агаар хоолтоор яаж хүн хооллох хэвээр юм тэгээд магадгүй ухамсарын сэрэлт гэж юу бас юу юм те. Өвчин бол үнэндээ энэ ухамсараас сэрэхийг шаардсан шаардлага сануулга болж ирээд байгаа шүү дээ биднэрт уул нь бол те. Гэтэл чин бид нар тэрийг нь буруугаар хүлээж аваад буруу зам руу нь яваал ингээл одоо улам бодлоон толлоогоо болохоос биш. 100% ашигтай юм гэж ерөөсөй байхгүй юм байна шүү дээ. Нэг 50-60% нь ашигтай, 40% нь бол хордуулдаг. Тэгэнгүүт огтосоо нөгөө гаж нөлөөгүй ийм ямар эмчилгээний арга би монголчуудад дэлгэрүүлж чадах юм бэ гэж хайж агаад нарны цацрагийг үр дүнтэй ашиглах юм бол үнэхээр эрүүл мэндийн ач холбогдолтой юм байна. Гэгэрдээ ач холбогдолтой юм байна. Нарны энергийг. За нөгөөх нь бол мацаг барих. Мацаг барих нь бол сүүлдээ агаарын хоолттой холбоотой болсон. Тэгээ мацаг барих би нөгөө мацаг бариулдаг эмнэлэг нээе гэж зорьсон. Нөгөөх нь бол ховс эмчилгээ. Ховс эмчилгээгээр бол эм өгөхгүй юм байна, хордуулахгүй юм байна. Нөгөө ямарваа нэгэн алдаа гаргахгүй бол одоо алдаа гаргахгүй бол жоохон нөгөө гаж нөлөө гарахгүй байх боломжтой юм байна. Тийм учраас бол энэ гурвыг монголчуудад дэлгэрүүлээгээд одоо яг энэ чиглэлтэй ингээ мэдээлэл түгээгээд зориултын багш нарыг урьж авчираад би ч өөрөө одоо нөгөө шууд нарны бяцлаглалын аргыг нээж олоогүй учраас нээж олсон багшийн урьж авчир заалгаад агаарын хоолтны мацаг барихыг бол надад нөгөө Канадын True North Health Center гэдэг эмнэлэг надад зааж өгөөг байхгүй. Би Канадад очиж сурья гэсэн чинь та бол эмнэлгийн физик суурьтай, эмнэлгийн физик хүн байна, цөмийн физик суурьтай хүн байна. Заах боломжгүй, эмч нарт заах боломжтой. Тэгээд би эмнэлэг мацаг бариулдаг эмнэлгийг Монгол улсад нөгөө нээж чадаагүй. Тэр технологиг авчирч чадаагүй. Гэхдээ тэрийг хүмүүс хийвэл маш ашиг бүгдэлтэй. Би бол зөвхөн би нээгээд би ашиг олъё ч юм уу ингэ ямар ч тийм сонирхол байхгүй. Аль болох олон хүн нээвэл тэр бол маш ач холбогдолтой юу байгаа. За нөгөөх нь бол тэр ховсын арга. Би энэ гурвыг аль болох ингэ дэлгэрүүлэх талын ажиллагаанд нэгж явж байгаа. Таны судалсан тэр ховсын аргаар хор тавдар идэх боломжтой. Бүх боломжууд. Мэс цас хийхгүйгээр эдгэгч боломжтой юм байна. Одоо бид нар яг энэ хийгээд байгаа юм. Яг зарчим найдлах юм бэл. Зарчим. Тий, ер нь энэ дэлхий дээр ер нь бүх юм явж байгаад нэгдмэл юм байна шүү дээ. Яг. Ер нь та бид хоёр ч ингэ сууж байгаа нь нэгдмэл юм байна шүү дээ. Нэг л юм л шүү дээ. Хин харахад л ялгаатай болохоос шүү. Тийм шүү дээ. Цаагаараа чандаараа нэг та бол би бол таалахгүй. Энэ үртэл тантай ингээд ярилцахад их таатай байлаа. Үзэгчд маань ч гэсэндээ их сонирхолтой шимтэн сонссон байх гэдэгт бол би одоо эргэлзэхгүй байна. Тэгээд одоо хоёр талаас нь нэг хавдар гэдэг имийг та тэндээс би эндээс хоёлаа явсаар байгаа. Тэгээд энд ингээд ирж уулзхал нэг тийм цэгтэл байсан хоёр шиг байна. Өдөртийнхөө өмнөөс бас ингээ баярмаар санагдаж байна. Тэгээд үнэхээр тантай ярилцахад яалтчгүй үнэхээр ухамсар хөгжлийн төвшин ингээд өссөн. Тэгээ нэг тийм нэгүсхүү, энэрхүү, бусдыг хайрлах сэтгэл, аливаа одоо энэ орвоо ертөнцийн нэгдмэл мөн чанар, чандыг таньж яваа нэг юм сайхан гэгэнтэн хүнтэй ярилцж байгаа юм шиг надад бол санагдлаа. Хоёулаа бол дараа дахин уулзтлаа. Тэр баяртай дахиад уулзах гэж найдаж байна. Үзэгчдтэй болохоор дараагийн дугаар хүртэл түр баяртай үзэгчтэй. Амар энэ удаагийнхаа яг бид өнөөдрийн хож подкастын энэ бодол хийдгийн дараагийн дугаар Монгол хүний халуус зэрэгтэй үзэж байна. Сайн үсээ санхүүжүүлэх гэсэн юм байна.